өмнө бас асуулгын цаг дээр энэ хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой асуугаад хариулт авч амжаагүй тэр талаар асууя. Тэгээд манай хувьд бол хүн амын ажиллах хүчний оролцооны түвшин нэлээд бага мөртлөө хөдөлмөрийн зах зээл дутагдaltaй байдаг. Тэгээд энэ чиглэлийн бодлогод бол салбараас хамаарсан өөр байх одоо шаардлагатай харагдаад байгаа. Тухайлбал одоо шил уул уурхайн салбар гэхэд энэ ээлжийн зохицуултыг 14.10 гэж хатуу зохицуулснаас болоод хүний нөөцийн одоо нэмэлт хэрэгцээнүүд бий болгож энийг дахиад өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Мөн нөгөө талаас аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэтлэн барилга гэх мэтлэн салбарууд ийм удирдлагын шинжтэй одоо бизнесүүд дээр энэ гаднаас ажиллах хүчин оруулж ирэх энэ төлбөрийг нь одоо зарим нь 50% хөнгөлж бүрэн чөлөөлөх бас ийм бодлого явуул энэ зах зээлийг богино хугацаанд эрэлт үүсдэг энэ салбарыг энэ хэрэгцээг нь гаднаас хангаад явбал болцоо боломжууд бас байгаа харагддаг. Тэгээ энээс гадна бас нэг том зах зээл бол оюутан болон тэтгэврийн насныхныг энэ хөдөлмөрийн зах зээл дээр нэмэх ийм одоо боломж байгаад байгаа. Тэгээд шижир гишүүн нарын гишүүд бас энэ оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн бас хуулийн төс санаачилж байгаа. Тэгээд энэ талаар энэ оюутан саяын энэ салбарын бодлогод болон оюутан тэтгэврийн насныхны хөдөлмөрийн зах зээл дээр бэлдэх энэтэй холбоотой татвар нийгмийн даатгалын хураамж шимтгэлийн хөнгөлөх чөлөөлөх иймэрхүү бодлого одоо ийм шинэ арга хэмжээ авах тийм бодол одоо санаа байгаа юу? Гол нэг асуугаад нь таны бас нэг зөвлөх юу яг энэ талаар байр суурь илэрхийлсэн байсан л да. Тэгэхээр энийг олзуурхаж бас хэрвээ ийм бодлого бол бас танилцуулаач гэсэн юм санаа. За ерхий сайд хариулъя. Ажлын хүчний эрэлтийн тэр барометрийн судалгаагаар энэ бараг хувь нь шүү дээ. 2025 онд ажил олгогчдын 23%-д 40 мянган ажлын хүчний хомсдол үүссэн. Тэгэхээр таны хэлж байгаатай би бол одоо санал нэг үү. Яг ажлын хүчний оролцооны түвшин бага байгаа. Дээрээс нь яг нийгэмдэр зах зээл дээр болвол нөгөө эрэлттэй ажлын байранд шаардлага хангахгүйц одоо хүн олдохгүй болсон. Тийм учраас ажлын хүчний оролцооны түвшин хангалтгүй байгаа дээр бол бид нар дүгнэлт хийгээд барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэдэг юм уу салбаруудыг нь онцлоод дотоодын ажлын хүчний нөөцтэй уялдуулах ийм бодлогыг бол барина. Тийм учраас энэ бизнес эрхчлөөний өргөн барих чав хуулийн дээр бас ажлын хүчний одоо оролцоог нэмэгдүүлэхээр бол тодорхой өөрчлөлтийг бол би бас тусгасан байгаа гэдгийг хэлье. Үүний шийдвэрлэхийн тулд бол алхмуудыг хийсэн. Сая мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 төвийг бид нэр евро хувийн компаниудаар удирдуулах шийдвэрийг гаргасан. Менежментийг өгсөн гэсэн. Тэгэхээр том аж ахуй нэгж байгууллагуудад тузынхын даргыг өгөөд менежментийг нь та нар хийгээд өгсөн. Бид нар нэг зүйлийг шаардж байгаа. Хувьсах зардлыг өгөх дэмжлэг нь байж болно төрөөс бусад менежментэд тэр хувийн компани авч яв. Гол нь эрэлтээ өөрсдөө зарлаа. Манай компанид одоо хэдэн цахилгааны инженер хэрэгтэй, дулааны инженер хэрэгтэй гэдгийг зарлаад хувийн хвшил бол зөвхөн тухайн эмсүүдийг төгсөгчийг ажилд авах л үүргийг хүлээнэ. Тэгэхээр нөгөө компанидаа хэрэгцээтэй мэрэгчлүүдээр л зарлаад явах. Энэ ажил бол их одоо дэвшилтэд бас ажил бол болж байгаа. Цаашдаа бол компани дэргэд эмсүүд байгуулах. За улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн асуулт асуух цаг дуслаа.